3 тонн жинтэй гадуураа гангаар бүрсэн, дээвэр хэсэгт нь 360 хэм мэрэгч чадалтай алсыг харагч суулгасан, гараар угсарсан танкийг Мексикийн цагдаагийн ажилтнууд илрүүллээ. Энэ аврах том танкийг Мексикийн Халиско мужийн Сан Хуан Лапатерос хотоос олж илрүүлсэн байна. 3 тонны жинтэй танк нь Мексикийн хар тамхины том бүлэг Лос Цитаст хамаатай гэж албаныхан мэдээлсэн байна. Лапатерост зэвсгэлсэн этгээдүүд явж байна гэсэн мэдээг хүлээн авсан. Манай албаныхан хэргийн газар дөхөж очиход тэнд байсан хүмүүс биднийг хараад тал тишээ зутаацгаасан. Тэд биднийг очихоос өмнө гудамжинд саад тавихаар оролдож байсан байна лээ. Энэ гараар хийгдсэн танк нь Мексикийн хар тамхины 8-ны бүлгүүд улам их ширүүсж байгааг харуулж байгаамаа. Мексик улсад сүүлийн 5 жилд хар тамхины 8-ны тэмцлээс болж 40 мянга орчим хүн амнасаа алдаад байна. Энэ танк ч гэсэн дараагийн цус төмөргөлдөөн зохион байгуулалтын гэрч болж байгаа юм. 13 хүн амнасаа алдсан. Түүний 10 нь бууны сүмэн дөртөж 3 нь шархаад алгүй нас барсан. Үдээс хойно хар тамхины 8-ачид цагдаа нартаа буудалсны улмаас 5 хүн амнасаа алдаж 3 хүн шархагдсан. Зарим гэмт этгээдүүдийг баривчилсан байгаа. Баривчилсан этгээдүүд ихээхэн хэмжээний буу зэвсэг эзэмшиж байсан тогтоогдсон байна. Баривчлагдсан 2 этгээд нь Лос Цитас бүлгийн гишүүн 25 настай, 22 настай хамаатан садангууд байжээ.